таарсан юм яа. 2016 оны 8 сарын ихээр гарсан намын өвөрийн дараа нарын холбоо анхны төвчтэй намын гишүүдийнхээ санаачлагтай байгуулагдсан. Энэ хугацаанд уг холбоо манаас дотоод үйлчлэгээ зохицуулах, зорилгоо тодорхойлох, тухайн жилдээ хийх бас төлөвлөгөө гаргах нэлээд ажлууд байлаа. За сүүлийн үед Тонгод 2 хоногийн дараа очиж Арсан намын 6 дугаар хурдтай холбоотой болсон анхан шатны намын гишүүдийнхээ энэ бүх 25 жилийн хугацаанд бүх зүйлийг нуруунд дээр үүрж явж ирсэн анхан шатны намын байгууллагын дарга нарынхаа санаачлал дөрөв дор төслийг сонсъё гэдэг утгаараа бас одоо хоёр дараас нь шулганы хийж байгаа. Эхнийх нь бол Улаанбаатар хотын нийслэлийн дөрөв баатаруудаас 152 хороноос 113 хорооны үрийн дараа идэвхтэй гишүүд маань бас сануулгад бодлуудыг хэрэгжүүлсэн дөрвөн дор хөрийн төсөл хөтөлбөрүүдэд танилцуулсан аман тодорхой амьдрал дээр гардаг тодорхой дүрмтэй холбоотой тодтох тийм зүйл заалтуудын талаас нэлээд бодитойгоор сонсдогчдод хэлсэн байгаа. За мөн хоёрт нь бид нар дүрмийн төслийг зөвхөн тодорхой үндэсний зөвлөгөөнөөс сонгосон хэдхэн хүн бас санаачлаад тэр хүн зураас хоорондоо зөвшөөрцөөл ингээд насны дүрмийг болохоож болохгүй. Анхан шатаасаа сонсох ёстой. Мөн бас эрдэмтэн судлаачдын мэрэгжлийн одоо докторуудын үгийг сонсох ёстой гэдэг утгаараа бид нар бас NTV, Zone TV телевиз, телевизээр бид нар бас 6 доктортой сууж байгаа бас дүрмийн талаар нэлээд тодорхой хэлцүүлгүүдийг хийж бас саналуудыг авсан байгаа. За ингээд 3 дахь удаага бол та бүхэндээ энэ чуулга уулзалтыг хийж байна. Тэгээ ямар ч хүрэлцэн ирсэн та бүхэнд нэгтэй орчоод баярлалаа. Тэгээ үүрийн дарааныхаа холбоонд нэгтэй оролцоорой. За яг одоо болж байгаа энэ 19-6 болох намын их хурлаас сайн хүрэлцэж ирээрээ бидэнтэй бас холбоотой байгаарай гэдэг тийм зөвлөлтийг хэлж байгаа. Ер нь цаашдаа Арсан намын үрийн дарааны холбоо бол намын анхан шатны байгууллагуудын анхан шатны даргаыг иргэшгийг хамгаална. Цаашдаа үйлдвэрчний эвлэлийн голдуучийг үйл ажиллагаа явуулна. Дарга нарын ирж байдаг, шинээр томцолж байдаг бас явж байдаг. Ганцхан намын идэвхтэй гишүүд үрийн дарга анхан шатны байгууллагын үлддэг. Тэд нэр бүх зүйлийг нуруунд дээр үүрж гаргадаг, бүх одоо хавчлал, бүх тэмцэл, бүх зүйлийг энэ хүмүүс хийдэг. Цаашдаа ч хийнэ. Яг тэр энэ бол бидний итгэл үнэмшлийн асуудал юм аа. Тийм болохоор бид нар өөрсдөө дуу хоолой, эрх ашгийг нэгдэж хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа. Арсан намын үрийн дарга дээр 20 жил ажилгүй явдаг, амь амьдралаараа хохирдог, үр хөвгтэй сургууль соёлд орох зүйлдээ сургууль соёлд орох талаар хэрхэж хавчуулдаг ийм байж болохгүй. Түн намаас нь туслахгүй байж болохгүй. Үеийн дарнаас солигдоод дараа болохоор ирж уудчаад явждаг байж болохгүй. Энэ утгаараа бол бид нар хэдүүлээ нийлж байгаа Арсан намынхаа анхан шатны байгууллагын дарганы эрх ашгийг хамгаална, үйлдвэрчний үйлдвэрт ажиллана. Эрх ашиг хууль зүйн хүрээнд ч гэсэн Арсан намынхаа үйл ажиллагаанд ч гэсэн аль утгаараа бид өнгөж ажиллах болно. За хамгийн сүүлд манай холбоо бол Арсан намын дэмжих холбоо юм. Энэ бол ямар нэгэн хаалган нутгах хин нэгэн төрөс холбоо биш. Ямар ч шинэ дүрм босрогдсон, ямар ч дарга ирсэн бид цаашдаа дараагийн тун утгагүй болох сонгуульд хамтаараа түүн намаа дэмжиж нэгдсэн байдлаар манлайлж авах тийм л холбоо байна. Тэгэхээр энэ бүх зүйлүүд бол хэдүүлээ хийх болно. За өнөөдрийн яг эцэг зүйл бол дүрмийн төсөл байгаа. Тэгээ та бүхэн хагасаа бүтэн сая бол бүгдээр бол үр дээр хэлэлцсэн байгаа, тодорхой саналууд бас гарсан байгаа. Тэрнээс хойш өнөөдөр бас бодож байгаа ийм ч зүйлийг оруулцдаг байж бас нэг ийм санаа байж гисэн бас тодорсон зүйлүүд байгаа байх гэж бодож байна. Нөгөө талаар танаас өөр анхан шатны байгууллага намын өөрөд ямар бодолтой байгаа вэ гэдгийг сонсох боломжийг бас энэ видеоор олгож байгаа юм аа.